Мо Энко компани зүгээс байгаль орчныг хамгаалах, тухайн бус нутгийн оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон төсөл арга хэмжээнүүдийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлсээр ирсэн байдаг. Тэр ч утгаараа цэцэг суманд үйл ажиллагаа эрхэлдэг Мянган Сутаан буян орон нутгийн өмчөд аж ахуйд тооцоот үйлдвэрийн газартай 2 дахь удаага ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. 2019 оноос хойш Сум орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаад 2021 онд Манка компани замын арчилгааны ажил аваад 23 онд бас 24 онд одоо үргэлжлүүлэн ажлыг аваад гэрээгээ хийгээд ажиллаж байна. Тэгээ өдөрт бол бид нэг хог ихтэй үед нь бол нэг 20-30 км замын хогийг одоо цэвэрлэж байна. Хог багтаа үед нь бол нэг 40-50 км зам ажлыг цэвэрлэж байна. Өглөө 8-аас орой 8 хүртэл 7 хүний бүрэлдэхүүнтэй 3 машинтай ажиллаж байна. Одоо энэ зам цэвэрлэгийн дээр. Зориултын огны машин нэг, илүү дуугын төмрийн хаягдлацдаг бүхэхтэй төвчтэй фастраар нэг 3 машины бүрэлдэхүүнтэй хамтран ажиллаж байна. За өдөрт бол нэг одоо энэ хогийн ихтэй цэгүүдээс бол нэг 5-6 машин. За дугуй нь бол нэг энэ дугуй төмрийн хаягдл нь бол нэг 3-4 машин хог хаягдлыг хогийн зөвшөөрөгдсөн зэгтэн тайварлан ажиллаж байна. Бид нар бол одоо дугуй могийн томортой огнуудыг бас шаардлагатай байгаа малчдад бол өн төлбөргүй буудал дээр нь хүргэж буулгаж өгж ингэж үйлчилж байгаа. Уртын тээврээр зарч байгаа зарчигч нарт жолооч нар санд хэлэхэд тогтооцсон хогийн зэгтэй хогаан торонд хийгээд бүтэмжлэлтэй тавиулах зүгээр байна. Яг хөө зарим нэгэн жолооч нь бол ухамсартай бидний хог цэвэрлээд явж байхад бол хогаан яг машин тэргэн дээр авчирж ачиж өгөө тийм ээ. Тор савнда хийцсэн байна. Зарим нэг жолооч нь бол энэ хоолундаа ичээд саваа машин доогоор ачаал хөдлөөд явчихдаг ийм дутагдлууд байна. Энэ дээр бас жолооч нар анхаарал ажиллахмаар байна. Ажлын даалгаврын дагуу хөшөөтийн нүүрсний уурхаагаас Ховд аймгийн Булган сумын Булган голын гүүр хүртэлх 311 км нүүрс тээврийн авто зам дагуухад 50 м-ийн ойр орчмын хог хаягдал. Авто зогсоолуудын ойр орчмын 100 м-ийн хог хаягдлыг сар бүр 3-аас доош хийж тээвэрлэх устгах үйл ажиллагааг байгаль орчинд бохирдол үүсгэхгүйгээр нүүрс тээврийн үйл ажиллагаа хэвэн явуулах боломжийг бүрдүүлэн хамтран ажиллаж байна. Нэг үе бодоход хогийн цэг 0-ын тоо нэмэгдсэн хэдий ч зам дагуух хог хаягдал багасахгүй хэвээр байгааг цэвэрлэгийн үйлчилгээ үзүүлэгч хамт олон онцолж байлаа. Өдөрт хамгийн багадаа 30-аас 35 км, хамгийн холдоо 50-аас 60 км замыг туулж хог хаягдлаа зохиох зөвшөөрлийн цэгт хүргдгээс гадна англин ялгалтын тухайд хөнгөн цагаан төмрийн хогийг одоогоор ялган тушааж байгаа бол эх жилээс дахин гэрээлэн ажиллавал англин ялгалтын тусгай цэг байгуулан ажиллахыг зорж байна гэлээ. За мөн ажил гүйцэтгэлийн тайлангаа өмнө нь зөвхөн гэрээлэгч байгууллагатаа хүргүүлдэг байсан бол энэ жилээс эхлэн Мо Энко компани болон зорчигч тээврийн нэгдэл Алтай, Цэцэг, Булган, Уян сумдын засаг даргын хамгийн газрын байгаль хамгаалагчдад мөн тайлангаа хүргүүлэн ажиллаж байна. Мянган Сутаан буян орон нутгийн өмчөд аж ахуйд тооцоот үйлдвэрийн газрын хамт олон энэ оны 12 дугаар сарыг дуустал нүүрс тээврийн зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ.